Заасан байцгаана та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийнхаа бичлэгээр та бүхэнд Монголын хөрөнгийн BRG сайтыг хэрхэн үр дүнтэй ашиглаж өөрийнхөө хөрөнгө оруулалтын шийдлийг оновчтой болгох талаар та бүхэнд өөрийнхөө 10 гаруй жилийн туршлагаас хуваалцъя гэж шийдлээ. Тэгэхээр энэ бичлэгээр та бүхэнд 3 хөрөнгийн BRG сайтын 3 гол цэсийг дамжуулах болно. Тайлбарлаж хүргэх болно. За түүний эхний цэсийг та бүхэнд тайлбарлахад бэлэн болоод байна. За тэгэхээр бүгдээрээ хөрөнгийн BRG сайт руу оръё. За хөрөнгийн BRG сайт маань MSC-MN гэсэн сайт байж байгаа. За ингээд сайт руу ороод ирлээ. Тэгэхээр ер нь яагаад хөрөнгийн BRG сайтыг энд заавал ингэж онцлон чухалчлан яриад байгаа гэхээр хөрөнгийн зах зээл гэдэг бол өөрөө ерөөсөө мэдээллийн зах зээл байна. Тэгэхээр энэ зах зээл дээр хэн мэдээллийг хамгийн түрүүнд хүлээж авч чадж, бүрэн бүтэн мэдээллийг олж авч чадж, үнэн бодит мэдээллийг олж авч чадж, тэр хүн бол бусдаас илүү урд нэг алхам, хоёр алхам илүү урд алхаж байдаг. За тийм учраас та бүхэн яаж бусдаас нэг хоёр алхам илүү урд алхах вэ гэдэг талаар өөрийнхөө зөвлөгөөг хүргье. За BRG сайт руу орсон байгаа. BRG сайтны хамгийн ихний чухал гэж миний хувьд боддог зэс бол арилжаа гэсэн энэ зэс байна. За ингээд бүгд арилжаан дээр авчиад харъя. Өнөөдөр арилжааны түүх захиалгын сан арилжаа зохисон компаниуд засгийн газрын унцаас индекс гэсэн. За ийм дотор дэд сэдвүүд байна. За энэ дотроос хамгийн өргөн ашигладаг хамгийн чухал гэж миний үздэг хоёр зэс бол энэ өнөөдрийн арилжааны түүх гэсэн зэс байна. За бүгдээ өнөөдрийн арилжаа руу дотгошгоо яваад гарыг. За өнөөдрийн арилжаа гэдэг бол ер нь нэрнээсээ та бүхэнд ойлгомжтой байгаа ах. Өнөөдрийн арилжааны нийт статистик үзүүлэлтүүд ямар байна вэ гэдэг эндээс бол та бүхэн харж байна. За тэгэхээр 19 оны 6 сарын 12-ны өдөр байна. Хөрөнгийн BRG 1-р ангилалд 10 компани 248,415 шиг хувьцаа арилжаалагдсан. Энэ 37 сая 431,810 төгрөгийн үнийн дүнтэй байна гэдэг энд харагдаж байна. За тэгвэл нийт нь доош задлаад харъя бүгдээрээ. Хамгийн ихэнд бол энд юу харагдаж байна? AIC буюу арт даатгалын хувьцаа харагдаж байна. За APU харагдаж байна. BDSEC говь харагдаж байна. Land харагдаж байна. Мандал даатгал харагдаж байна. Гэх мэтчлэн нөгөө энэ 37.4 сая төгрөгийн нийт арилжааны үнийн дүнгийн задаргаа маань дотроо ингээ компаниудаар хуваагдаж байгаа. За эндээс бүгдээрээ хамгийн гол нь анхаарах ёстой зүйл бол юу гэхээр жишээлбэл энэ APU компани хувьцааг аваад үзье. За APU компани хувьцааны ханш өнөөдөр 568 төгрөгөн дээр нээгдсэн байна. Дээд талдаа 568 төгрөг дээр байсан байна. Доод талдаа 567 төгрөг дээр байсан. Сүүлчийн ханш 567 төгрөг байжээ. За тэгэхээр эхний энэ дөрвөн багнаас бол юуг ойлгож болж байна гэхээр энэ компани хувьцаа тухайн өдөр хэр зэрэг хэлбэлцсэн бэ? Өссөн юм уу? Унсан юм уу гэдгийг харж болж байна тийм ээ. Тэгэхээр APU компаниуд бол харьцангуй тогтвортой нэг төгрөгөөр унсан байна гэдгийг эндээс ингээ хэлбархаа харчиж болж байна. За тэгвэл өмнөх өдрийн арилжааны хаалтын ханш бол 563,71 төгрөг байсан бол өнөөдрийнх бол 567 төгрөг болж өссөн байна гэдэг. Өмнөх өдрөөс бол өссөн байна. Харин өнөөдөртөө бол нэг төгрөгийн уналттайгаар арилжаалагдсан байна гэдэг ийм хэлбархан дүгнэлтийг бол энд хийж болж байгаа. За ингээд нийт арилжааны ширхэг нь бол 804 ширхэг хувьцаа арилжаалагджээ гэдэг эндээс товчгоо ингээд харж болж байгаа. За 2 дугаар ангиллыг харъя. 19 компани 355,084 ширхэг хувьцаа арилжаалагдсан. За энэ бол 33.3 сая орчим төгрөг байсан. За мөн доторх задаргааны энд ингээд харагдаж байна. За 3 дугаар ангиллал 2 дугаар ангиллыг тус бүрд нь ингээд та бүхэн харж болж байна. За тэгэхээр түрүүн би бол энэ ханшийн хэлбэлзэл тухайн өдөр тухайн компани хувьцааны ханшийн хэлбэлзэл ямар байсан бэ? За мөн өмнөх өдөртөө харьцуулахад яасан бэ гэдгийг энэ хэсэг дээр бол тайлбарласан. За одоо харин энэ хэсгийг тайлбарлая. Энэ бол маш чухал хэсэг байж байгаа. Энэ бол юу вэ гэхээр захиалга гэж энэ дээрээ бичсэн байна. Өөрөөр хэлбэл захиалга буюу биелэгдээгүй захиалгуудыг энд хэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ хэсэг дээр бол юу харагдаж байгаа гэхээр авах захиалгууд харагдаж байна. Энэ хэсэг дээр нь бол зарах захиалга харагдаж байна тийм ээ. За тэгэхээр авах захиалга энд байна. Мэдээж хүн хямдханаар хувьцаа худалдаж авахыг хүснэ. Зарах гэж байгаа хүн бол мэдээж өндрөөр зарахыг хүснэ. Тэгэхээр энэ биелээгүй байгаа, хоорондоо хараахан уулзаж амжаагүй байгаа энэ нүүрний хоёр захиалга бол энэ хүснэгтэн дээр харагдаж байгаа гэдгийг энд хэлье. За жишээлбэл APU компанийг аваад үзье. APU компани дээр 565 төгрөгөөр 5330 ширхэг хувьцаа авъя гэдэг захиалга энд байж байна. За тэгвэл нөгөө талд нь зарах захиалга нь 567 гэдэг үнээр 531 ширхэг хувьцаа зарья гэдэг энэ хоёр захиалга ингээд байж байна гэсэн үг. Тэгэхээр
энэ хоёрын одоо маргааш боллоо гэж бодоход энэ хоёрын хооронд одоо арилжаа явах боломжтой гэдгийг эндээс одоо ойлгох хэрэгтэй. За харин энэ одоо зарах захиалга 567-аар зарыг гэдэг захиалга байна. Авах захиалга 565-аар авъя гэдэг энэ захиалга байна. Тэгэхээр энэ хоёр бол зарах талын хамгийн сайн санал, авах талын хамгийн сайн санал гэж ярьдаг. Энэ хоёр санал одоо энд яг нүүрэн дээр харагдаж байгаа. Үүнээс цаашаага захиалгын сан гэдэг зүйл рүү орох юм бол 567 дээр зарах гэдэг захиалгын арталт нь дахиад магадгүй 570 дээр зарыг, 590 дээр зарыг, 600 дээр зарыг гэдэг захиалгууд араараасаа чагсаад байж байдаг. Харин авах захиалга нь болохоор 565 дээр одоо авъя гэдэг энэ захиалгыг харагдаж байна. Түүний дараагийн захиалга бол 560 дээр авъя, 555 дээр авъя, 540 дээр авъя гэдэг ч юм уу. Захиалгууд доошогоо ингээд захиалгын сан хэлбэрээр байж байдаг. Тэгэхээр авах захиалга үнэн дээш баг үнээсээ дээшээ өсөж явдаг байх нь байна. Зарах захиалга бол яг нь өндөр үнээсээ бууж ингэж явсараад тэгээ яг нүүрний хоёр захиалга энэ дээр харагддаг байх нэ гэдгийг энд бас та бүхэнд тайлбарлаж хэлэх нь зүйтэй болов уу гэж бодлоо. За ингээд ерөөдөө энэ хүслэгтийг ойлгоход бол юм байна. За харин энэ дээр бол нэг бас үйлдэл хийж болдог. Энэ юу гэхээр энэ нийт гэдэг дээр ингээд дараад яг тухайн компанийнхаа детальны мэдээлэл рүү цаашгаа орж болно. Жишээлбэл за говь гэд биччихээ. Говь гэд энд бичингүүд гараад ирж энэ дээрээ дарлаа. Тэгэнгүүт тухайн говь гэдэг компани өнөөдрийн энэ арилжааны үзүүлэлтүүд гараад ирж байна. Доотлолт нь яаж яана вэ? Ханшийн график гарч ирж байна. Энэ доотлолт нь байгаа энэ хэсэг дээр аваачаад маусаар дараад зүүн тийш ингэж ирэх юм бол энэ компани хувьцааны ханшийн түүхэн графикийг та бүхэндээс харж болно. Өөрөөр хэлбэл одоо 2008 оноос хойш бол энэ ханшийн яаж ингэ шилбэлзэж ирсэн бэ гэдэг эндээс бол ялбархаа харчиж болж байгаа. За дээрээс нь арилжаалагдсан түүх гэдэг цэс энд байдаг. Энэ дээр дарыг бүгдээрээ. Тэгэд энэ дээр дарангууд энд ингэж хүснэгтэр гараад ирж байна. Хугацаагаа сонгоод өгч болно. Хизээнээс харах бай. За жишээлбэл юу гэдгийг 18 оны 2018 оны 8 сарын 1-ээс за өнөөдрийг хүртэл 2019 оны 6 сарын 12-ны хүртэлх бүх түүхэн арилжааны мэдээллийг эндээс ингээд харчиж болж байна тийм ээ. Доош ингээд гүйж харлаа. Хамгийн гол нь энэ дээр бас нэг тата юм нь юу вэ гэхээр татаж авч болдог. Бага. Тэгэхээр Excel руу татаж аваад та бас өөрөө ингээд анализ хийж болно гэдгийг бас энд хэлье гэж бодлоо. За ингээд арилжаа гэдэг цэсний маань өнөөдөр арилжаа гэдэг дид цэс маань энд та бүхэн тайлбарлаад дуслаа. Арилжааны түүх. За ингээд өмнөх өдрүүдийн арилжааны түүхэндээс харж болно. Өнөөдөр 6 сарын 12-нд за 6 сарын 4-ний өдрийн арилжааны түүхийг бүгдээрээ харъя. Өдрөө сонголоо, харах дээрээ дарлаа. Ингээд мэдээлэл маань гараад ирж байна. Тэгэхээр ингээд өмнөх түүхүүдээс харж болно гэдгийг талд хэлмээр байна. За захиалгын сан гэдэг рүү ингээд орох юм бол миний түрүү чи ярьсан нөгөө захиалгын сан маань энэ бүр ингээд нийт дүнгээрээ нийт бүх хувьцаанууд дээр харагдаж байна. Түрүү чи нөгөө миний захиалга дотор байсан, өнөөдөр арилжаа дотор байсан энэ захиалга бол энд яг өнөөдөр арилжаалагдсан компаниудын л мэдээлэл энд гарч ирж байгаа гэсэн үг. Та энэ шиг ороод захиалгын сан дээр дарах юм бол нийт энэ бирж дээр байгаа бүх компаниудын хувьцааны арилжааны одоо захиалга харагдах нэ гэдгийг энд бол хэлмээр. За ингээд хөрөнгөний биржийн сайтын хамгийн чухал гэж миний хувьд үздэг, хамгийн чухал гэж үздэг цэсийг та бүхэнд танилцууллаа. Энэ бол арилжаа гэдэг цэс. Арилжаа гэдэг цэс байлаа. Энэ цэсийг та бүх өдөр болгон ашиглах хэрэгтэй. Яагаад гэхээр өдөр болгон арилжаа явж байгаа. Амжилт хүсье.